Is in this side event and providing us with the opportunity to share our experience and доктортой үеийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд хийсэн үндэсний аудитын газрын аудитын тайлан илтгэлүүд анхаарах асуудлын талаар бид бэлдсэж ярьлаа. За зөвлөлтөд тэмцэх асуудал бол зөвхөн байгаль орчны асуудал биш. Энэ бүх дэлхийг хамарсан чухал арга хэмжээ болж байгаа. Энэ хүрээндээ бид бол олон улсын туршлагыг судлаж за цаашдаа хэрэгжүүлэх бодлогын зорилтуудаа бас эндээс одоо тодорхойлохыг зорилж оролцлоо. Монгол Улсын төрийн аудитын байгууллага байгаль орчны бодлого, хууль тогтоомж, төсөл арга хэмжээ хөтөлбөрүүдийн хэрэгжилтэнд аудит хийж, үр ашиг, үр нөлөөг нь үнэлж, зөвлөн зөвлөх замаар төрийн бодлогын хэрэгжилтийг дэмжиж ажилладаг. Аудитын сэдв бол олон янзын сэдв байгаа. Энэ сэдвээс бид нар зөв сэдвийг сонгож авах зайлшгүй шаардлага байгаамаа. Тэгэхээр сэдв одоо цаг үеэ олсон шийдвэр гаргагчдад дэмжлэг болох энэ мэдээллийг сонгож авах нь өөрөө одоо энэ чиглэлээр аудит хийх нь туйлын чухал юм. Төрийн аудитын байгууллагын хүрээнд бол бид нар одоо энэ удаагийн энэ арга хэмжээтэй холбогдуулаад нэлээд олон аудитын тайлангуудаа танилцуулж байна. За энэ хүрээнд одоо жишээ дурдах юм бол одоо уул уурхайн аудит, нөхөн сэргээлтийн аудит, усны аудит ч гэх юм уу, цөлжилтийн үйлтэй холбоотойгоор үнийн эрсдлийг бууруулахад хувь нэмрээ оруулах, улс орныг одоо хариуцлагыг сайжруулах механизмуудыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготойгоор бас ажилладаг. За энэ үйл ажиллагаануудаа танилцуулж байна. За дээрэс нь энэ удаагийн баг хурлаар хилцэж байгаа асуудлуудын хүрээнд одоо дэмжигдэн боловсруулагдах олон төсөл санаачлагуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх ногоон санхүүжилтүүдэд хяналт тавих механизмыг бий болгоход төрийн аудитын байгууллагаас ихээхэн хувь нэмэртэй оролцох учиртай. Тэгэхээр бид нар олон улсын ямар сайн туршлагыг хэрэгжүүлж хяналт шалгалтын ажлуудаа хийж хэрэгжүүлж байна. За түүнээс гадна олон улсын одоо стандартуудыг яаж нэвтрүүлж байгаа талаараа гээд хийж хэрэгжүүлэх болон хийсэн ажлуудынхаа талаар өргөн хүрээний мэдээллийг өгч оролцож байгаа. Бидний үндсэн үйл ажиллагаа мод тарих юм уу, усыг хэмнэх юм уу, цөлжлөлтийг бууруулах чиглэлээр биш. Тэгтээ явуулсан арга хэмжээнд нь аудит хийж мэдээллийг олон нийтэд одоо мэдээллээр олон нийтийг хангаснараа бид нар үр дүн илүү сайжруулахад дэмжлэг үзүүлэх хамгийн гол хувь нэмэр авах юм аа.